Сайн байцгаана уу Nova Talk-ийн үзэгчдээ. Цаашин дугаараараа уулзж байгаадаа таатай байна. Тэгэхээр удаан хугацааны дараа бас уулзлаа. Өнөөдөр би тэд эцэг эхчүүдийн бас тэр бүр яриад байдгүй эмзэг сэдвийн талаар ярилцах чинь. Тэгэхээр энэ бол аутизмын талаар байна. Тэгэхээр мэрэгжлийн эмчийг урьж оролцуулсан байна. За мөн аутизмтай бас хүүхдийн мундаг ээжийг бас урьж оролцуулсан байгаа. За тэгэхээр оюурах төвийн үүсгэн байгуулагч эмч Мөнх Эрдэ эмч маань ирсэн байна. За мөн аутизмтай хүүхдийн ээж Солонгойгч маань ирсэн байна. Солонгойгч манаас контент рил хийдэг бас ийм хөтөлмөрч бүсгүй байгаа. За шууд эхний асуултаасаа эхлэе гэж бодлоо. Ер нь бол аутизм яг хаанаас үүсдэг вэ гэх за та энэ тал дээр гоё шинжлэх ухааны талаас, ангаах талаас хариулдаг бол. Тэ юу бодож байна? Юунаас үүсдэг вэ? За. Би болохоор нөгөө мэрэгжлийн хүн биш. Гэхдээ өөрөө яг хүүтэй учраас илүү нөгөө шинжлэх ухааны талаас яг судалгаан дээр суурилсан мэдээллийг олж унших дуртай. Яг одоогийн байдлаар бол за миний бодлоор шимжээ. Судлагдаа явж байгаа. Нотлогдсон юм бол одоо хүртэл алга байна. Одоо хүртэл ингээд дэлхийд дахинд эрдэмтэд хамгийн сайн л гэсэн хүмүүс одоо аутизмыг судлаад явж байна. Гэхдээ бүр яг энэс болоод инглиш гэдэг юм уу тиймэрхүү нотлогдсон бол судалгааны ажлыг бол одоогоор бол хараахан олж уншиж чадаагүй явж байгаа. Тийм. Тэгээ аутизм бол олон шалтгаанд мэдрэлийн хөгжлийн эмгэг. Олон шалтгаанд гэдэг нь болохоор сая шалтгааныг асуусан болохоор маш олон шалтгаан байж болно. Ерөнхийдөө шалтгааныг генетикийн болон эпигенетикийн гэж хоёр хуваагаад байгаа юм. Генетикийн шалтгаан нь болохоор үндсэндээ одоо 100 гаруй бүлэг генүүдийг одоо судалж шинжилсэн байгаа. Тэгэхээр энэчнээс бол яг үндсэндээ 4 бүлэг хуваагаад 4 бүлэг хуваасан жишээлбэл C7 66 гэдэг ген байгаа юм. Тэгээ Шанк 3 гэдэг ген байгаа юм. Гэх мэтлийн аутизмтай холбоотой генүүдийг судлаад гаргаад ирсэн. Тэгэхээр генийн шалтгаантай байж болно. Хоёрдугаарт эпигенетикийн шалтгаантай гэж байгаа. Генийн бус гэсэн үг. Тэгэхээр сая ярьж байгаа нөгөө нэг орчны бохирдол, тэгээд амьдралын буруу хэм маяг, тэгээд одоо төрхийн өмнөх асуудлууд, халдварт өвчин, их олон юм энд багтаж болно гэсэн үг. Жирэмсэн багтад тэгвэл яг бас юун дээр анхаарах ёстой юм бол одоо ургийн гажиг гэл тест авдаг шүү дээ бид нэрийг нэг 5 сартай хахад тий. Тэгэхэд тэрэн дээр бол аутизм гарч ирэх болов уу? Тэрэн дээр гарч ирэхгүй. Тэгээ энэ генетикийн нарийн шинжилгээ хийгддэг Монголд одоогор тэр шинжилгээ нь орж ирэх байгаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд ер нь аутизм нэлээд нэмэгдэж байна. Гэхдээ яг хоо энэ нь болохоор яг хоо дээрүүд бол яг юм тодорхой статистик одоо тий тоон бол яг нөө нарийн одоо гардггүй байсантай холбогдолтой байх. Гэхдээ ер нь бол сүүлийн жилүүдэд маш их нэмэгдэж байна. Энэ нь болохоор бас юунаас болж байгаа л яг Улаанбаатар хотод одоо амьдарч байхад. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсад яг бүртгэлтэй 4000 орчим аутизмтай хүүхэд байгаа. Энэ 4000 хүүхэд бол яг өнөөдөр оншоо авцсан одоо үндэсний статистикийн хорон дээр эсвэл одоо СМУ-д дээр байгаа тоо гэсэн үг. Энэ Монгол улс аутизмтай гэж онцлогдоод одоо төрөөс үйлчлэг авч байгаа хүүхдүүд гэсэн үг. Нийтдээ бол нэг 17000 орчим хүүхэд Монгол улсад аутизмын эмэгтэй байж болцшгүй гэдэг тоо байдаг. Ихэнх эцэг эхчүүд одоо хүлээн зөвшөөрөхгүй асуудлууд байгаа. Тэгэхээр хүлээн зөвшөөрөхгүй асуудлууд байгаа учраас энэ тоо яг бодиттой гарч ирдэг. Тийм. 17-18 мянга. Тэгээд энэ чинь ингээд яг юу л да эцэг эхүүдийн нөө сэтгэл зүйн бас аюул чухал байгаа юм л да. Одоо нөө хүлээж авах. Тэгээ нөө нэг өөр гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Ингээд бусдаас ондоо байгаа юм ажиглагдаад байгаа хэрнээ тэрийг ингэж өөртөө за манай хүүхдээ эндээ за нэг очиод үзүүлт юм уу да гэдэг ч юм уу тийм юм ерөөсөө ингээд бодохыг ч хүсэхгүй байгаа байхгүй. Тийм ээж аваад бүр маш их байгаа. Яг хөө тэрэн зүгээр ингээд миний хувьд бодоход зүгээр хүүхдэд нь л аягүй сөрөг нөлөөтэй л дөө. Яг өөрийгөө тайвшруулж байгаа нэг арга л та. Гэхдээ арга хэмжээ авахгүй ингээд хойшлуулаад тах тусам хүүхдэнд нэг хөвчих бостойс ч гэдэм үү те илүү хүндрэх ч юм уу тиймэрхүү зүйлүүд гарах магадлал өндөр. Таны хувьд ер нь
хідэн наснаас нь эхэлж анзаарч эхэлсэн байна. Жоох өөр юм уу гэд те. Ер нь хідэн наснаас илүү мэдэгддэм бай одоо яг шинж тэмдгүүд нь те. Тий, одоо орчин үед бол энэ аутизм чинь 1931 онд Америкийн эрдэмтэн одоо ийм төрлийн эмгэг байдгийн байна. Аутизм гэж нэрлсэн. Тэгээд 1930-аас одоо 1960 оны хооронд Америкт бас л Америкт нөгөө нэг хөтөлбөр боловсруулсан. Яг аутизмтай хүүхдийн тархийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг хөтөлбөр боловсруулсан. Тэр хөтөлбөр нь болохоор одоо ABA-ийн хөтөлбөр гэж нэрлэдэг. Аутизмтай хүүхдүүдийн эцэгчүүд бол энэ хөтөлбөрийг маш сайн мэдэх бах. Тэгээд энэ хөтөлбөр яг юу хийх гээд байна вэ гэхээр нэгдүгээрт одоо аутизмтай хүүхдүүдийн эмгэг зан үйлийг засдаг. Хоёрдугаарт бол хүүхдтэй тоглоомоор дамжуулж одоо тархины хөгжлийг сайжруулдаг. Тийм тархины суур одоо чадваруудыг сайжруулдаг тийм хөтөлбөр байдаг. Би чинь анх 4 сартаагаас ер нь ажиллаж эхэлсэн. Нөгөө азар надад нөгөө манай хүүгээс өмнө 3 ах ихч байгаа шүү дээ. Тэгээд хүүхдүүдийнхаа ер нь хөгжлийг бол мэддэг. Тэгээд 4 сартаагаас эхэлж ажиллаж эхэлсэн л дээ. Хилд орохгүй, хөлд орохгүй, ганц үгч аваа гаргаж байгаа аваа нь хүртэл юм утгагүй аваа байдаг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар. Тэгэл хүмүүс эргэн тойрны найзууд хэлчихсэн чинь нэг үзүүлээрээ гээл тэгсэн ирнэ ингээл арай хүлэмжшүүрч чадахгүй. Тэгээ 3 настад нь яг нэг сэмүүд дээр очиод уншаа яг барьж байгаа байхгүй юу. Тэгэл тэр болтлол царайчгүй хэлгүүдээ гээл дотроо бодоол бас ах ихснэр зүгээр штэ, ээж аав зүгээр штэ гэл ингээ бодоол айгүй их өөрийгөө өмөрөх юм зөндөө гарч ирнэ. Энэ хооронд чинь тулаан мул зам чинь дотор. Тэгэл яг уншаа аваад яг үнэндээ ингээл тулахаар ингээл айгүй сонирн болт юм л. Тэгэл тэрнээс хойш юу н хүүгээ яг байгаагаар нь хүлэмжшүүрвэл. Гэтэ ер нь бол бараг жил би амар юм шокны эдэлтэйсэн шүү дээ. Яаж ажиллах мэдхгүй нэг юм өрөвдөө л өөрийгөө те би аутизмтай хүүхэдтэй гэл миний хүүхдээ яач надаас олчлоо гэл те. Тэгэл айгүй эмзэг болцсон юм лээ яг тэр үедээ бол. Тийм. Ерөнхийдөө одоо бол 6 сартаагаас эхэлж хоншилж болно. Тэгээд 6 сартаагаас эхэлж оншилж болно. Ихэвчлэн бол одоо 1.6 сартаагаас одоо 2 настайгийн хооронд одоо онцлоход хялбар болдог. Нөгөө аутизм чи юу штэ яг 100% ажиглалт тахгүй юу? Энд чинь нөгөө яг юм барьж авах нэг тийм өвчин бол ингээд биш нэг эмгэг гэж явагдаад байгаа штэ. Тэгэхээр ингээл ажиглах л аягүй чухал. Яг ээж аавын хамгийн ойр байгаа хүмүүсийн ажиглалт 100% бүр ингээд маш сайн ингээ анхаарч авах хэрэгтэй. Тэгэл тэр л аягүй чухал гэдэг шүү дээ. Тийм. Тэгээд эцэг эхчүүд одоо манай удамд тийм хүүхэд байх ёсгүй. Тэгээд одоо тиймэрхүү хандлага аягүй их гаргадаг. Тийм. Тэгэхээр тэгээд цаг хугацаа их алддаг. Аутизмд бол одоо тархины их тесрэлтийн үе гэж бий. Энэ их тесрэлтийн үе бол тгээс одоо 2 настайд бий болдог. Их тесрэлт гэж яагаад нэрлсэн юм бэ гэхээр одоо 100 тэрбум орчим мэдрэлийн эс өөр хоорондоо 8 их 80-д холбоос үүсгдэг. Энэ холбоосууд үүсэх яг үндсэн хэсэг нь тэр тгээс 2 настайд бий болдог. Тэгэхээр энэ үеүүдэд барьж авч одоо сургаж чадах юм бол маш их сайжирна гэсэн үг. Тэгэхээр уул нь эртэл мэдээл, эртэл хандуул юу? Эрт мэдээд одоо үндсэндээ эцэг эхчүүдийн гаргаж байгаа юу 6 хувааж байгаа сэтгэл зүй хариу урвалыг 6 хувааж байгаа. Тэгээ энийгээ болохоор дахиад дотор нь ер нь бүлэглээд 2 3 бүлэг дэмжих үе, одоо хүлээмжшүүрэх үе, тэгээд таньж мэдэх үегээ 3 очиж байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ одоо эртхэн мэдээд арга хэмжээ авал хүүхдүүдэд маш сайн болно л гэсэн. Яг бас нэг солонгой хчээ бичлэгийг үзэж уран зориг авдаг бас маш олон ээж аваад байдаг байх л та. Тэгээд та яг нэг оншоо аваад тэгээд яг тэр хүлээн зөвшөөрөгдөж байгаа одоо яг эмчийн хэлснээр сэтгэл зүй гэж ш. Тэрийгээ яг яаж давчсан бэ? Одоо ингээд таныг харахад та спортоор хичээлдэг, хүүхдтэйгээ маш сайн одоо юу яадаг штэ. Тулж ажилдаг гэж хэлж болно. Тэгэхээр бас эцэг эхчүүдтэй яг тэр тал дээр гоё. Одоо ингээд юу яаж юм л да. Яг ингээд өөрийгөө өрөвдөөд ингээд яваад тах ингээд бэж болж ингээд их тусам би өөрөө хүртэл ингээд амар их ирүүлээд исээ өхүүлээл те. Айгүй тийм тэгж явдаг байсан юм аа. Тэгээд
аутизмыг яг нэг жилийн дараагаас буюу хүүгээ 4 настайгаас ингээд өөрөө яг уншиж судалж эхэлж байгаа байхгүй юу? Гадаа дотоодын юм хүмийг ингээд орчуулаад тэгээ яг өвчин биш эдгэрхгүй өвчин биш учраас эдгэрхгүй эмгэг гэхдээ эрүүл хүн шиг болтол шинж тэмдгийг бууруулж болно, сайжруулж болно, хөгжүүлж болно гэдэг юмыг олж мэдэж авч байгаа байхгүй юу? За тэгвэл насаараа би ингээл хохирол ингээд өөрийгөө ингэж явж ирснаас стресстэй явж ирснаас хүүгээ хөгжүүлэх тал дээр ажиллая л та. Яг яах ёстой юм тэгвэл хүүтэй яг яаж ажиллах юм? Гээл нөө гадаад дотоод сууж байгаа ээж аавтай холбогдвол аутизмтай хүүхэдтэй. За танаа наа чин наад оронд чинь хүүхдтэй яаж ажиллаж чинь танаад яаж ажиллаж чинь гээл стад нэг бүрчлэн ингээл бичээлэхгүй бол ингээл тэгээд амар энгийн юм бэлээ. Одоо харж байгаа, хийж байгаа, үйлдэж байгаа бүх юмыг л хажууд нь ингээл яриад, харилцаал, хүүхдтэйг ингээл байнга ярилцах нь амар чухал. Дээрэс нь нөгөө ээж аавын сэтгэл зүй аягүй чухал. Тийм учраас би ингээд брекаг тэгж утсаахгүй. За одоо ингээд насаараа л ингээд аутистик хүүхдтэй байх юм байна. Энийг одоо би даалгаж ганцаараа ирээдүйд амьдрдаг болохын тулд би өөрөө урт наслах хэрэгтэй байна. Одооноос эхэлж би өөртөөс анхаарах хэрэгтэй юм. Юу хүүхдээ ингээд төрүүлж орхиод одоо ингээд явж болохгүй болчиход байна шүү дээ. Ингээд тэгэнгүүт чинь тэгэл яг тэр бэлтгэл дасгал хөдөлгөөн хийгээд байгаа нь зүгээр өөртөө нөгөө нэг эрүүл тэгээд дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг зүгээр туршиж болгоцсон хүн байгаа хгүй. Тэрнээс би мэрэгжлийн тамирчин six pack mac гарах марах ерөөсөө тэр надад ерөөсөө чухал ш. Зүгээр л яг эрүүл мэндийн мэдлэг аягүй чухал юм байна гэдэг зүйлийг юу асан тэгэл ирээдүгээ боддог. Өсвөр насны дээр чи яах бол гэл найз өхөнтэй болох болов хүнд дурлах болов тэрийг хэлж чадах болов ч гэдэг юм уу те нэг иймэрхүү ирээдүйн санаа зорнол гэр бүлтэй болох болов гэл тэрнээс үүдэл ер нь одоо яг оншоо авсан байгаа ээж аауд сэтгэл зүгээ ингээд бэлтгэн амар чухал гэдэг юм аа. Энэ намайг яг тэр үед иймэрхүү Монгол юм контент дээр байдгүйсэн байхгүй юу. Тэгээд санамсаргүй ингэж хийснээрээ яг оншоо аваад ингээд сандраад нэгдээд байгаа ээж аавуудад бас хэрэг болох бах анхан шатны мэдээлэл хүүхдтэйгээ яаж ажиллах уу гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл бол амар хэрэг болж исэн юм байна гэдгийг одоо ингээд хүмүүсээс ингээд ирж байгаа мессеж дээр айгүй урам өгдөг байхгүй юу. Солонгойчийн хувьд одоо өмнө нас хүүхдүүдтэй ихчтэй ахтан биш үү манай буйка чинь тэгэнгүүт яг та ажиглаж исэн юм биш үү. За 6 сартаагаас нь ахуулаад ингээд өөр юм байна да. Яг ингээд энгийн хүүхэд аутизмтай хүүхэд хоёрын шинж тэмдгүүд нь яг ямар байсан бэ? Одоо жишээ нь орчин үед бол түгээмэл болоод байна л да. Оо юм ярихгүй байна. Тоглоомноо үрж тоглоод байна. За одоо юу аутизмтай байна одоо аваачаа шинжилгээ өгөөч гэдэг юм уу тиймэрхүү юм агиох байдаг. Тэр тал дээр та тийм буйка ч хөлд орохгүй ой 5 сартаа хөлд орсон шүү дээ айгүй орой. Эндээс ахуулаад мэдэгдэж эхэлж байгаа байхгүй. Тэгээл хилд орохгүй 5 настайдаа хилд орлоо. За тэгээ нэрээр нь дутгаар харахгүй. Тэгээ ганцаараа л тоглоно. Ангидаа тэгээд ингээ бүүнөрөө багийн ажиллагаа хийгээл ширээ торил сууж хахад манай хүү ингээ камераар харахаар ангийн яг нэг буланд л үйчин. Тэр булангаасаа холдохгүй. Тэгээл нэг тийм хилд орохгүй, хөлд орохгүй, нэрээр дутгаар харахгүй, нүдэн харилцаа байхгүй. Ямар нэгэн байдлаар ээж аавтайгаа ч юм уу гэрийнхэнтэйгээ тийм харилцаа байхгүй. Тэгээл ганцаараа л тоглоом байж. Тэг өөрийгөө ингээ тусгаарлцдаг гэх юм. Тиймэрхүү шинж анхан шатны шинж тэмдэг тэгж илэрдэг. Тэ аутизм илэрх шинж тэмдгүүд нь одоо хүүхд бүр дээр өөр байдаг. Аутизм бол 4 бүлэг одоо шинж тэмдгээр илэрдэг. Энэ бол аутизм өөрөө мэдрэлийн хөгжлийн эмгэг. Мэдрэхүйн асуудлууд гарч ирдэг. Одоо хит чанга сонсох, одоо хит хурц гэрэл харах, эсвэл одоо хит чанга сонсож байгаа бид нар яаж мэдэх вэ гэхээр олон нийтийн газар чихээ дарах. Тэгээд дээрэс нь хувцас дайлж хаях гэдэг. Тэгээд дээрэс нь багахан хэмжээний ус тусгаар хувцас дайлж хаядаг. Тэгээд дээрэс нь аимсаа тайлж хаяад идэг, хөл нүцгэн явахыг ирмэлцдэг, хувцгүй байхыг ирмэлцдэг, үлмий дээр явдаг. Гэх мэтлийн юм эсвэл ойрхон одоо 0 орж бийц гад идэг. Одоо давсган шээсээр дүүрээгүй байсан ч гэсэндээ. Тэгээд хоолыг ялгаж иддэг. Холоос үнэрлээ тэр дотор сонгон байна уу юу гэдгийг мэддэг гэх мэтлэн одоо мэдэрхэн бүлэг шинж тэмдэг нэгдүгээрт. Хоёрдугаарт бол харилцааны асуудлууд гарч ирдэг.
аутизмтай хүүхэд бол одоо бусдтай тоглодгоо. Тэгээд тоглоомыг одоо тодорхой хэмжээнд дүрмийнхэн дагуу тоглодгоо. Тэгээд хүний нүд рүү хардггүй. Одоо тодорхой хэмжээнд команд биелүүлдэггүй байх. Одоо бүлэг шинж тэмдэг бас бий. Тэгээд 3 дугаарт бол хэл ярианы хавцрагдал гэж байгаа. Тэгэхээр аутизмтай хүүхдүүд бол тодорхой одоо Асперганы хэлбэрээс бусад хэлбэр нь бол хэл ярианы хоцрогдолтой байдаг. Тэгээд зан үлийн эмгэг гэж байгаа. Зан үлийн эмгэг бол аутизмтай хүүхдүүд дээр гараа хазах, жишээлбэл гараа хазаж болно. Дээрээс нь гараа нүүрнийхээ ойролцоогоор эмгэг байдлаар одоо хөдөлгөж харж болдог. Тэгээд дээрээс нь доороо эргэлдэх, тэгээд наашаа чаашаа ихгүй. Тэгээд одоо бос хүүхдүүдээс илүү одоо төрөл бүрийн төрх үйл зан авир гаргах гэх мэтлийн юм одоо зан үлийн асуудлуудаар ингээд 4 бүлэг одоо шинж тэмдгээр илэрдэг. Хүүхд бүр дээр өөр гэж болно. Хүүхд бүр дээр одоо ихэнх нь байхгүй гэж болно. Тэгэхээр энэ 4 бүлэг шинж тэмдэг байх юм бол одоо эцэг эхчүүд хараад манай хүүхэд аутизмтай байж болцсохгүй юм байна гэд мэрэгжлийн байгууллага руу одоо хандах нь зөв. Ер нь гэхдээ манай Монголд яг юу юм бэлээ? Сэмүүтэд жишээ нь бол айгүй их цаг дурсан байт юм бэлээ те. Тэгэхээр энэ талын нэг сургалт одоо хөтөлбөрч гэх юм уу? Яг тэр нэг шинж тэмдэг нь яг мэрэгжлийн эмч бас ингээд зөвлөд үүдэг газрууд ер нь хэрэг вэ? Хүний нөөц бас талтай ч юм уу? Та хоёр маань. Төрийн бас байгууллагууд бол айгүй их байгаа шүү дээ. Тийм. Одоо яг үнцээ одоо юу гэдэг Монголын аутизмын холбоо, аутизм Монгол анд гээл те. Төрийн бас байгууллагууд бол байгаа. Тэднэрт лөө хандаад мэрэгжлийн талаас нь зөвлөгөө өдр авч болно. Яг нөгөө аль бие усны онш тавьдаг улсын ганц эмнэлэг байгаа шүү дээ. Сэмэтгээ тийм тэн дээр бол онш тавьдаг. Тэгээ үнэхээр очтой байдаг. Тэгэл ерөнхийдөө уул нь цаг хугацаа алдаж байгааг л хэлбэр шүү дээ. Тэр чинь эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөх, дээрээс нь одоо энэ чинь бараг 1-6 жил үргэлжилж байгаа. Хүлээн зөвшөөрөд хүүхдэд дэмжих. Тэгэхээр эртхэн уулын оншийн зөв тавьж өгөөд эртхэн арга хэмжээ авч байвал илүү хурдан сайжирна гэсэн үг. Оюурах төвийн хувьд та яг ямар шалтгаанаас болж бас байгуулж ирсэн бэ? Ерөнхийдөө яг оюурах төв маань нийтдээ одоо 20 гаруй ажилтнтай ажиллаж байна. Тэгээд турк багш нартай. Тэгээд турк багш нар бол спортын хичээл Туркийн одоо яг хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан энэ спортоор ер нь дэлхийд айгүй сайн. Тэгээд одоо Оросд бол ганцхан Брэдэд одоо тусгай сургуулиуд нь байдаг. Тэгэхээр тэр тусгай сургуулийн одоо нийтдээ 32 жил ажилласан багшийг авчирсан байна. Тэгээд яг аутизмтай хүүхдтэй бол 12 жил ажилласан багш байна. Тэгээд мэдээж А-багийн багш нар, хил заслын багш нар, тэгээд сургуулийн өмнөх боловсролын багш нар гэдэг ийм бүрэлдэхүүнтэй бидэд ажилладаг. Тэгээд Монгол Улсын зөвлөх клиникийн профессор сэтгцэн эмч манад ажиллаж байгаа. Тэгээд хүүхдийн эмч ажиллаж байгаа. Ийм одоо бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгээд манай төв байгуулагдаад одоо 1 жил болж байна. Тэгэхээр нийтдээ одоо нэг 170 орчим хүүхэд манай төвөөр үйлчлүүлсэн байна. Одоо залуу гэр бүлүүд анхны хүүхэд нь аутизмтай ингээд төрж штэ. Тэнгүүд одоо дараагийн жирэмслэх асуудлаа их боддсон байна л да. Дараагийн хүүхэд маань яах вэ гэд одоо бас бяцхан айдас байдаг болов гэж бодож байна. Тэгэхээр энэ тал дээр бас солонгой хөгжмийн хувьд бол Боёка нөө хамгийн бага нь шүү дээ. Ер нь бол ангаах талаасаа дараагийн хүүхдэд нь аутизмтай төрөх магадлал байх үү те нөгөө ген байгаа болохоор. Ер нь одоо шинжлэх ухаан 30% магадaltaй гэж үздэг. Одоо бас юм хөгжөөд гоё болж штэ. Энэ полиовчлийн нөгөө эмчилгээг Америкийн нэгдсэн улсад айгүй одоо Трамп мэдгдэл хийгээд тэгээд лекаурин гэдэг ямиг одоо дэлхийн нийтээр аутизмын эмчилгээнд хэрэгжилж эхэлж байгаа. Тэгэхээр одоо бас урьдчилан сэргийлэх боломж байгаа гэсэн үг. Дараагийнх нь хоёр дахь нь одоо тий дараагийнх нь хүүхэд нь аутизмтэй
төрсөн одоо ингээ 2 дараасаа авдсантай хүүхдтэй хүмүүс бол байдаг. Төрсөн ингээ байгаа хгүй. Гэхдээ тэр нь маш цөөхөн. Ихэвчлэн ингээд хүүдээ хань болгоод охиндоо хань болгоод ингээд дүү гаргачлаа. Одоо дүүтэйгээ хамт хөгжөөд явж байгаа, сайжирж байгаа гэж байгаа хийж аваад зөндөө. Тэрнийг яг тийм ийм гэж хэлж мэдэхгүй. Одоо яг за таал ингээд оншоо аваад за ямар ч байсан сэтгэлээр унж болохгүй юм байна гэдэг аягүй сайн мэдээ. Тэд яг эцэгчүүд яг юунаас одоо эхлэх хэвээр бол шууд эмнэлгүүдээр дагуулж явах хэвээр юу? Яг хөгжил яг юунаас эхлэх вэ? Эсвэл одоо нөгөө таны хэлсэн полио өвчлийн эмчилгээ Монголд орж ирсэн болов уу? Яг юунаас эхлэх вэ та хоёр маань? Энэ полио өвчлийн эмчилгээг ярихаас эхлээд өмнө уул нь бид тархины нейробиолог тэгээд мэдрэлийн эсийн талаар яриад синапсын завсрын талаар яриад тэгээд нөгөө синапсын засвар байдаг рецепторуудын талаар яриад хүний одоо мэдрэлийн эсд явдаг 100 гаруй төрлийн хими оруулын одоо энэ полиовчлийн аль хэсэгт нь оролцдог юм бэ? Метилжүүлэх процесс гэж яг аль хэсэгт нь юунд нь хэрэгтэй юм бэ гэдгийг ярьж эхлүүл болно. Айгу зөв болно. Тэгэхээр полиовчлийн эмчилгээ одоо дэлхийн өнцөг булан бүрт одоо хийгдэж эхэлж байна. Яг албан ёсоор бол Америкт хийгээд эхэлсэн байна. Тэгээд Америкаас бүхэл хүмүүс одоо лековери юм уу эсвэл бусад полиовчлийн өндөр тунтай полиовчл захиалж аваад одоо клиник дээр хэрэгжилж байна. Өдөр болгон эцэгчүүд одоо энэ 7 хоногт ийм өөрчлөлт гарлаа гэдгээ одоо Facebook дээр хуваалцдаг болсон байна. Тэгэхээр үр дүнгууд бол маш сайн гарч байгаа. Тэгэхээр Монголд одоо яг полиовчлийн эмчилгээ хийдэг одоо хүн байхгүй. Ийм нь орж ирээгүй. Дээрээс нь нөгөө полиовчлийн рецепторын эсрэг үүсдэг антигенийг нь илрүүлдэг тэр шинжилгээ нь яг байгаагүй бас мэддэхгүй байна. Уул нь асуусан чинь интернет дээр байж магадгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь ороод ирчин гений шинжилгээ нь ороод ирчих юм бол энийг одоо урам зоригтой эрч хүчтэй хийхэд бол асуудал байхгүй л гэсэн үг. Би болохоор нөө яг ээж аваар зөвлөж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол энэ чинь нэг нийгмийн харилцааны эмгэг, тархины хөгжлийн удаашралт гэдэг юм те. Ингээд янз бүрээр л ингээд хийлээд байгаа. Тэгээд миний ерөөсөө ингээд яг тэр үед ингээд за яг энэ дээр л ингээд ажиллая да. Одоо яг энэ 3 дээр л анхаарчээ. Тэгэхэд ингээд тэгээд нэг ажиллаад үзээгээд нэг эхэлжсэн байхгүй. Тэр нь болохоор за хамгийн эхлээд бүр ингээд хүүхдээ байгаагаар нь хүлэмж хүрэх гэдэг амар чухал. Сэтгэл зүгээ бэлдэн гэдэг чинь ерөөсөө хамгийн ихний авах хэрэгтэй арга хэмжээ. За тэгээд тэр 3 юмны юу гэхээр харилцаа маш чухал юм байна. Гэт за хоёрт нь болохоор нөх хооллолт гидс гэдэг зүйлийг би айгүйх ярьдаг байхгүй юу. Яа тэгэхээр гидс тарих хоёр чинь хоорондоо ингээ уялдаа холбоотой байдаг. Тэгэхээр нэг зөв тэнцвэртэй 5-4 ингээл те нөгөө аль болох нарийн ногоо идүүлэх эслэг өндөр баялаг хоол хүнс идүүлэх нь айгүй чухал. Тэр чинь эслэг өндөртэй хоол хүнс идэн гэдэг чинь өтгөн хатахгүй сайн гадагшлан гэсэн үг шүү дээ. Бүдүүн нарийн гэц цэвэрхэн байна гэдэг чинь бас айгүй чухал. Тэгээ гуравт нь болохоор нөгөө нэмэлт буюу нөгөө ашигтай бактери одоо инулийн омега гэдэг юм уу те микробиомын орчныг дэмжих тэр нэмэлт витамин эдрийг бол энэ 3 маш чухал юм хоорондоо холбоотой байна л гэж бодвол ер нь аль болох хүүтэйгээ энэ 3 дээр толгуурлаж ажилладаг. Ер нь тэгээд тэр жимс ногоо идүүлж яах гээд байгаа юм бэ гэхээр тэнд агуулгадж байгаа одоо эрдэс витамин нэг л хүүхдэд өгөх гээд байгаа асуудал шүү дээ. Тэгээд одоо эцэгчүүд бас нэг юм анхаараа одоо ингээд полиовчлэг ярьж байгаа бүгдээрээ полиовчл одоо хэрэглээд эхэлж болохгүй. Яагаад тэгэхээр энэ ч нөгөө нэг дан полиовчл уучих юм бол B12-ийн асуудал бас гарч ирдэг. Цус B12-ийн гаралтай цус багталтыг одоо нуучна гэсэн үг. Тэгээд дээрээс нь одоо энэ дээр полиовчл гэдэг байгаа чинь B9 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр B12-ыг хэрэглэж байгаа тохиолдолд B9-ийг хэрэглэхгүй болохгүй. B6 хэрэглэхгүй болохгүй. Яагаад тэгэхээр B6-гаа яг насанд тохирсон килограммжинд нь бодож өгөхгүй бол буцаагаад нөгөө тарих гэмтээдэг бодисууд одоо гарч ирээддэг. Тэгээд энэний чинь зинк, магний одоо бүгднгийн яг тохирсон насанд нь тохирсон тунгаар өгөхгүй бол аюултай. Тэгээд витаминоз гэдэг витамин илүүдлийн бүр одоо хүнд өвчин байдаг. Бойко одоо сургуулж явдаг те.
Та сургуульд нь яг оруулахад би бас хит хитэн яг энэ подкастаа бэлтгэхэд бас аав ээжүүдийн тийм групп руу орлоо. Тэнгүүт бэлтгэл ангит нь 2 жил дараалж суулгад юм уу гэх тэнгүүт доор нь бол эцэг эхчүүд янз бүрээр л хариулсан байлээ. Яах юм бэ? Хоцромч гэдэг юм уу. Та яг Бойкаг яаж бэлтжижсэн бэ? Сургуульд нь тийм. Одоо яг тэр эцэг группүүдэд бол намайг би хүртэл асууж исэн тохиолдол байгаа. Хүүгээ 1 жил өмжөөч хүү, яах вэ? Одоо ингээ яг нас нь болчиход байна. 12 сарын 28-ных шүү дээ. Тэг бүр 5 настад орох гэдэг байгаа байхгүй юу? Бүр жоохон бараг л өөрийгөө ингээл аргатай тий. За дараа жил хүсэн ч яад юм аа гэсэн. Тэгээд тэгж яхад нөө цэцэрлэгийнхэн захирал нь би хэлжээс ахгүй 1 жил дахиад бэлтгэл ангид нь явуулчаа агшаа гэсэн чинь хэрэггүй. Нас одоо юу гэдэг хүүхдийг насанд нь л орвол эн чинь ингээд хуулиндаа бүр ингээд байгаа штэ. Тэгээд насанд нь л орвол гээд захирал тэгж хэлэхээр за тэгээд тэг яг хаа 1-р ангид ороод нэг 9 10 сар 2 сар яг хажууд нь нэг юу лээ сүдэр багш гэдэг шиг яг хажууд нь хичээл дээр нь суугаал тэгэл явж хэсэн л дээ. Тэгээд дайжгүй. Тэгээ ямар ч байсан багш ангийнхан багш болон тэр нэг сургуультай нь би амар сайн ярилцсан. Одоо юу гэдэг аутизмтай гэдэг дээрэс нь ангийнхан багш нь болохоор за багшаа ямар нэгэн одоо хүлээлт бол би хүүгээсээ тавихгүй. Эсвэл одоо 35 үсгээ тийжлэх нь хамаагүй, бичиж сурах нь хамаагүй. Хамгийн гол нь нийгэм шиг аягүй чухал байна. Яа тэгэхээр цэцэрлэгийн орчноос сургуулийн орчин гэдэг чинь өөрөө ингээд 3 цаг сууж байгаа шүү дээ сандал дээр хашааж гүйхгүй тий. Тэгэхээр ийм шинэ орчин руу шилжих үед манай хүмүүс амар ийм эмзэг болчдгоо, ийм стресстэй болчдаг. Тэгэхээр эхний ээлжинд 1-р ангидаа ингээд сууд сурах нь л аягүй чухал. Ангийнхан гэж ийм хүүхдүүд идэм байх. Огт танихгүй хүүхдүүд донд, огт танихгүй багш донд тэгээ ширээн дээр суугаал энэ чинь амар сонирн байхгүй юу. Тэгээд нэг би өөрөө ч хүүхдээ янз бүрийн нөхцөл тавиагүй. Чи ингэх ёстой, тийх ёстой гэж үеийнхэн хүүхдүүд уншиж бичиж сурч байхад би бол тэрэн дээр ерөөсөө тийг санаад зовж байгаагүй. Тэгэл ямар ч байсан гэхдээ өсгөлийн баяраараа хатуугийн тэмдэг болоод 8 мөр шүлэг цээжлээ тэрийг уншсан шүү дээ. Тий, цэцэрлэгтээ бол бүр хоор дуу муунд ордгүй байсан. Ганцаархнаа тэр цаана гэдэгсэн. Тэгэхээр бас нийгэмших гэдэг зүйл бас айгүй чухал байхгүй. Өөрийгөө энэ бүлгийн нэг хэсэг юм байна. Тэгээд энэ нэг командад ороод тэр ангийнхан бүгд уншиж байхад өөрөө ч гэсэн унших ёстой юм байна гэдэг юмыг ойлгоцсон л бололт төгссөн байгаа байхгүй юу. Энэ болохоор надад бол амар сайн ахид гэж бод ингээд санагдчихсан тухай үед. Манай нэг найз бүр яг надаас амжилтлаа асуусан. Яг энэ подкаст хийх гэж байна гэдэг. Одоо хүүхдээ яг дараа жил сургуульд нөхөө яах вэ гэдэг. Одоо маш их сургалт энэ төр хамруулаад явдаг л та. Тэгээд нэг бол ингээ хэд хүүхдээ ачааллуулаад байгаа юм болов те яг зөв одоо оюурах төв жишээлбэл энэ тал дээр илүү эмчилгээний тал дээр үүсвэл бас тийм сургалт энэ төр бол байдаг болов. Ерөнхийдөө манайх сургалтын төв. Гэхдээ эмчилгээ гэдэг нь бидэд витамины дэмжлэг одоо үзүүлж эхлэх гэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг энийг хийхийн тулд заавалжгүй нөгөө нэг лабораторийн тоног төхөөрөмжөнд нь байх шаардлагатай болчиход байгаа. Тэр нь Монголд байхгүй. Гэхдээ яг нөгөө маш өндөр тунгаар биш. Одоо нэг Америкт хийгээд байгаа шиг өндөр тунгаар биш. Зүгээр өдрийн нормд нь тохируулаад хийж болно гэж бодож байгаа. Авах ёстой эрдэс витамины өдрийн нормд нь тохируулаад хийж болно гэсэн. Бойкаг хэрэг тийм сургалтаар явуулж ирсэн бэ? Би бол зүгээр одоо яг чиний нэг өмнө асуусан насанд нь л өгөх хэрэгтэй л гэж боддог. Угаасаа яагаад тэгэхээр 6 настай орсон ч стресст нь 7 настай орсон ч стресст нь шинэ орчинд орж л байгаа бол угаасаа л стресст нь. Тэгэхээр тэгж жийл юм бил алдчихсан насанд нь өгөөд тэгээд ангийнхантайгаа хамт өсөөд ангийнхан ингээд одоо ингэдэг зарим ээж аваад 1-р ангиасаа дахиад улираач байдаг байхгүй. Тэгхгүйгээр угаасаа нөгөө хүлэн зөвшөөрч чадахгүй л байгаагийн нэг илрэлтэй. Хүүхдээ байгаар нь хүлэн зөвшөөрөөд тэгээд ангийнхан дундаа ангийнханд нь гоё хилээд хүүхдүүд амар хөөрхөн штэ. Ингээ яг заагаад хилээд өчгөр найзгаа ингээл хөтлөл аваа явцдаг дагуулаад тийм юм хүлээж аваад ойлгох чадвар амар сайн байдаг ш. Томчуудаас илүү хүүхдүүд илүү тийм. Та тэр юу асан гэсэн сүүдэр багш гэдэг нь бүр яг хажууд нь хичээлдэн сууж байсан уу? Тийм. Сургууль ороод тараал Солонгоо одоо Бойкагаас өөр аутизмтай хүүхдүүдтэй ер нь ажиллаж үзсэн үү? Гүү.
Би ч юм болохоор яг тийм мэрэгжлийн багш ч юм уу те эмч ч юм уу тийм хүн биш шүү дээ. Тэгэхээр яг зүгээр өөрөө хүүтэйгээ дунд хэлбэрийн те аутизмтай хүүтэйгээ ажиллаж байгаа тэр нөгөө бичлэг арга туршлага тийм юмудаа л зүгээр ингээ бусдтай ингээ шигэрлдэг. Тэгэхээр нэг л тохиолдол гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө аутизмтай хүүхдүүд насандаа орохгүй одоо насанд нь оруулах нь маш чухал. Насанд нь оруулахын тулд тархиныхын одоо үйл ажиллагааг тухайн нас одоо хамтран суралцах боломжтой болгохтол нь хөгжүүлэх ёстой. Тийм. Нэг одоо хөгжил гээ ярихаар нэг нь мэдрэлийн хөгжил яриад байна, нэг нь одоо юу яриад байна, одоо сэтгцийн асуудал яриад байна юм уу ингээд яг энэ нэг юм яриаггүй. Нэг нь болохоор хүүхдийн хөгжлийн хувьд одоо аналитик чадруудын бүгднийг сайжруулад өнгө ялгадаг болгоод, дүрс ялгадаг болгоод, цифр зээшлүүлээд бүх зүйлийг таньдаг болгоод, хараад нэрлэдэг болгоод оруулах юм бол илүү үр дүнтэй. Зүгээр аваачаад оруулах юм бол тэнцээ мэдээж одоо толиньероныхын ажил сайн хөгжөөгүй бол юу ч сурахгүй. Тэгээд одоо тэнд ороод орилж ашигчаад эсвэл одоо ангиа тойрч гүйсээр хагаад таарна гэсэн үг. Тэгэхээр хүүхдээ яг сургуульд орох аутизмтай гэдгээ мэдх юм бол ямар нэгэн байдлаар гэрийн нөхцөлд ч юм уу эсвэл сургуультанд хамрагддаг ч юм уу ингээд сургуульд хамтран суралцахад боломжтой хэмжээнд одоо хүрэгжиж сургуульд өгсөн зөв. Тэгээд уул энэ аутизмтай хүүхдүүдийг сургуулийн багш нар одоо сургуулийн захирал янз бүрийн эцэгчүүд нь дарамт бас ирдэг. Одоо хүүхэд нь жоохон дургу байх ч юм уу те. Тэгээл ингээл энэ бол амар том асуудал байхгүй. Тэгэл хүүхдийн эцэгчүүдийн нэрт ирж аваараа гээл одоо тий танаа хүүхд чинь заавалчгүй ингээ явах шаардлага байгаа мó гээл ингээл асуудлууд амар их гарна. Тэгэхээр ерөнхийдөө Монгол улс багшд нь сургуулийн захиралт нь хууль санаалж хэрэгтэй. Ер нь үндсэн хуулиар хүн болгон одоо тэгш сурч боловсрох эрхтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгээ үндсэн хууль хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хүүхдийн тухай хууль гэдэг энэ одоо 5 6 хуулиудыг сануулчих хэрэгтэй. Тэгээд ингэж зөрчиж шүү та нар энэ хүүхдэд надад тийм ээж аваад амар их бичдэг. Би яг тэр талаас нь ярьчих. Эцэг хүүд надад айгүй их бичдэг гэд амар их штэ. Ер нь бол аутизмтай одоо хүүхдээ сургуульд өгч байгаа шүү дээ. Тэнгүүт танд одоо яг тулгарч ирсэн бэрхшээл тэнгүүт одоо гадны гоё одоо кейс мэс бас ингэж ажилт юм бэ шүү аутизмтай хүүхдүүдтэй тийм байгууллаас суулцаач ажигласан. Энэ талаар манай юмч бол айгүй сайн дэлгэрэнгүй ярих авах л та. Над дээр болохоор одоо яг ингээд яг уу бичлэг хийж эхлснээс хойш амар их ээж аваад холбогдож байгаа. Яг тийх шамруулах хуульгээ гарцсан л та. Тэгээд энэ ингээд ямар ч хүүхдийг авахгүй гэж хэлж болохгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн хэрнээ яг хөгжлийн бэрхшээлтэй аутизмтай хүүхдтэй хэрхэн харьцах уу гэдэг талаар гэдэг юм уу те. Тэр тухайн сургуульд байгаа анги удирсан багшид ч юм уу те яг тиймэрхүү сургуульд орж ийн үү гэдэг бас нэг жоохон бодох хэрэгтэй юм болчиход байгаа байхгүй юу. Яа тэгэхээр улсын сургуульч гэсэндээ танаа хүүхдийг авах боломжгүй. Яа тэгэхээр танаа хүүхдэд ажиллах багш байхгүй гэдэг хүмүүс татгалздаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар одоо яг яах хэрэгтэй юм бэ гэдэг ээж аваад тус амар холбогдож байна. Тэгээд би болохоор яг хүүгээ бол 2 сар яг дагалдан хийж агаад тэгээд багш нь тэрнээс хойш хараад аз олж манай хүүгийн багш харин айгуу сайн хүн байдаг. Тэгээд ер нь чи битээ ингээд суу чамайг харахаар ингээд нялхраад байна. Тэгээ ер нь одоо ингээд ганцаар ингээд биеинд халах хэрэгтэй гэдэг. Тэгээ ер нь бол яг эхний 2 сар суугаад тэгээд ер нь ангид нь ганцаар ингээд явуулж байсан байхгүй. Гэтэ ер нь бол тэгэл байнгын асраатай хүүхдтэй хүн бол тэгэл ер нь тэр нөгөө ажил хөдөлмөрч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм бол яг ээж аавын аль нэг нь бол тэгэл өөрийгөө золиослж байгаа юм чинь тэр нь одоо хүүхдийн төлөө гэдэг ч юм уу те. Бүхэл бүтэн 1 жил сургуульд нь одоо багш болоод аутизмтай хүүхд сурж байхад нэг л удаа асуулт асууж үзсэн багш байдаг жишээ нэ. Тэр хүүхдээс тэгэхээр одоо аутизмтай хүүхдүүд тэгш хамрагдах хүрээнд бүгд сургуулиудад орсон. Багш нар нь анх удаа аутизмтай хүүхдүүд одоо харж байгаа багш нар ч бас байгаа. Тэгээ одоо сайн багш нар бол одоо өөрөө судлаад хөтөлбөр гаргаад явна.
Тийм багш нар хүртэл бас холбогдсон шүү дээ. Аим хөөрхөн манай ангид ийм аутизмтай хүүхдээ ороод ирлээ. Би одоо яг хаанаас эхлэх вэ? Яаж ажиллах вэ гэж байгаа багш нар хүртэл байдаг. Яг гэхдээ багш нар өөрсдөө л яг судлаж одоо нөө хувь хүнээс нь хамаарах гэдэг юм тий. Тэгэхээр одоо манайх ер нь хүний нөөц жоохон хэцүү юм байна энэ тал дээр. Одоо юу гэдэг нь бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах уу, яаж дэмжих үү гэдэг талаар ер нь тиймэрхүү сургалт эдэр бас байх л ёстой гэж боддоо шүү дээ. Яг энэ подкастын өмнө бид нэг боловсролын подкаст хийж байхад яг нэг хувийн сургуулийн багш хэлжсэн л та бид нар авч болно тий авч болно. Гэхдээ жишээ нь аутизмтай хүүхэдтэй ажиллах багш манад байхгүй юм чинь бид нар яаж авах юм бэ? Өөрөөр улсын сургуулийг таны хэлсэнчлэн мэдээж бүх хүүхдийг авах хэрэгтэй. Авсныхаа дараа ч юм уу тийм асуудлууд гарч ирээд байгаа нь харамсалтай. Америкт болвол тийм та нэр гоё олон улсын жишээ яриа. Америкт аутизмтай хүүхдүүд одоо юу яагаа явчихж байгаа юм. Нөгөө нийгмийн даатгалаараа нөгөө одоо манай төв шиг сургалтанд ингээд хамрагдаад явцдаг. Тэгэхээр Монголд бол одоо тийм юм нэвтэрч байгаа шиг байна. Гэхдээ яг сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэдэг асуудал нэвтэрч байгаа шиг байна. Тэгээд одоогоор бол 15 байгууллага одоо тэр хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа гэж байгаа. Гэхдээ аутизмтай хүүхдүүдийг сургахад ерөнхийдөө ганцаарчлсан сургалт маш чухал. Аутизмтай хүүхдүүд бие биенээсээ одоо зан үйл сурчих гэдэг тий. Одоо бие биенийхээ дуурайн, бие биенийхээ одоо гаргаж байгаа авиануудыг одоо дуурайж гаргадаг болчих гэдэг. Нэг нэгнээсээ зан үйл суралцаад байдаг гэсэн үг. Сөрөг зан үйл суралцж болно гэсэн үг. Тэгэхээр ганцаарчлсан сургалт юм. Ганцаарчлсан сургалт чухал. Тэгэхээр ерөнхийдөө IQ-гийн сайжруулах хэрэгтэй. IQ сайжруулахын тулд нөгөө оюуханы суурь чадваруудыг сайн болгох хэрэгтэй. Эхлээд бүх зүйлийг хараад таньдаг болгох хэрэгтэй. Харж таньдаг юмнуудаа хооронд нь холбож ойлгож чаддаг болгох хэрэгтэй. Бүх зүйлийг цэгцтэй харж сурах хэрэгтэй. Бүх зүйлийг цэгцтэй сонсож сурах хэрэгтэй. Бүх зүйлийг цэгцтэй бодож сурах хэрэгтэй. Тэнгүүд энэ хийж байгаа асуудал чинь эргээд нөгөө хүүхдийн IQ сайжраа явчихна. Тоо бодож чаддаг болно, уншиж чаддаг болно, бичиж чаддаг болно, бос хүүхдүүдтэй ярьж чаддаг болно. Тэгэхээр энэ хэдийг л анхаарч одоо бага наснд нь сайн хийж өгөхгүй болвол төвөгтэй нөхцөл байдал руу нөгөө IQ-нд далд хүрэхгүй бол оюуханы амсдалтай гэдэг нь шавал явна гэсэн. Хүмүүс дэгдэж тасан ингээ инээдтэй. Хотод байгаад хүүхдээ юм болгочлоо хөдөө гаргаж гээд яг яасан дээр хөдөө орон нутгаас амар хонш гардаг штеп. Хотод төрсөн хүүхдүүд л аутизмтай тэр уул хатан даваач морь малтаа ойртуул гэдэг байхгүй юу? Яг ясан дээр хөдөө орон нутгаас амар хонш гардаг штеп. Ялгаж онцлох амар чухал. Одоо хүүхдийн сэтгцийн бусад эмгэгүүдээс, бусад өвчнүүдээс ялгах маш чухал. Бүгдээрээ л хэл ярианы хоцрогдол. Зарим нь бол одоо албадмал үйлийн эмгэг бол давтагдмал үйлдэл маш төстэй байхгүй. Тэгэхээр энэ одоо шинж тэмдгүүдийн бүгднгийн одоо ялгаа онцлох шаардлагатай. Ялгаа онцлсныхоо дараа аутизм мөн биш дээр онц тавьж ээж тэгээд бусад эмгэгүүд бол жишээлбэл одоо эм тангаар бусад нөгөө нэг одоо шизофрен ч юм уу дарагдах боломжтой. Аутизм бол одоо сургалт болон одоо витамины дэмжлэгээр л одоо сайжирна гэсэн үг. Бусдад аюултай зан үйлтэй хүүхдүүд байдаг байхгүй юу? Өөртөө аюултай, бусдад аюултай. Өөрийгөө зодно шүү дээ. Өөртөө аюултай нь бол шууд ингээл өөрийгөө зөхөөл эхэлнэ ингээл ханд мөргөж эхэлнэ. Бусдад аюултай нь болохоор бусд хүүхдүүдэд аюултай байж болцсохгүй байхгүй юу? Тэгэхээр энэ зан үйлүүд нь одоо хүнд зэрэгтэй ордог. Энийг засч одоо сайжруулах боломжтой. Гэхдээ хөнгөн зэргийн хүүхэд шууд хүнд рүү шилжих бас боломжтой байдаг. Ажиллахгүй бол тэгэл хүнд рүү шилжиж. Шууд нөгөө аваачаад мохор хожирт илүү нөгөө ашаа байдаг чинь. Тэнд аваачаад одоо технологийн хөгжил нь сайн болж байгаа хүүхдийг аваачаад хөдөөс рүү хингүүд нөгөө хүүхд чинь амнасаа хамгаалах гээд ингээд амар хүчтэй уурлаа шүү дээ. Тэгээд тэрийг нь өдөр болгоо хийчихэр чинь нөгөө хүүхд чинь өдөр болгоо ингээд уурлаа шүү дээ. Нөгөө эцэг рүүгээ орилж дайрдаг. Эсвэл одоо багш руугаа орилж дайрдаг те. Тэр чинь маачгаал хацгаал дайрна шүү дээ. Амиа аврахчлаа орлого шүү дээ те. Тэр зам үл нэгээ тогтоол ирдэг байхгүй. Цаам олчж байгаа байхгүй. Бидний тэрийг нь бидэд энэ нөгөө зам үйлээрээ засах гад ер нь застдаг л та тийм.
Тархин юмыг чүчүүд ялгадаг болоод чүчүүд уурлах энийхийг мэддэг болоод чүчүүд бусдад ингээд дасах үгүүгээ мэддэг болоод дөнгөж тэнд байгаа нэг хүүхд таалагдаж эхэлж байгаа энэ хүүхдийг аваачаад хүүтэн ус руу хичиж байгаа байхгүй. Тэнгүүд тийм амар хүүтэн ус руу бид хэдийг хөвлөдүүлээ яах вэ тийм үстэй. Яг л тийм болж байгаа. Тэгээд дээрээ ингээд тогтцсон болвол бүгд тийш явдаг. Тэнцэнээс баахан амар зан үйлтэй хүүхдүүд авчирна гэсэн. Тэгээд тэр чинь шууд маажин тэгэл шууд ингээд гар хөл хазан те. Нэг дургуугаа хурцуул тэгэл тэр зан үйл нь хүндрэгч аюултай байхгүй юу. Тэгээд энгийн хүмүүс чинь трама нь яаж дотор нь хэцүү болдог лээ. Аутизмтай хүмүүс чинь сэтгэл хөдлөлөө ерөөсөө шууд илэрхийлээд нийлдэдээ ярьцдаг байхгүй. Тэгээд ярих биш ингээд үйл хөдлөлөөр ингээд гаргана. Тэгэл тэр юм ингээд дараа нь хизээ хойно гэртээ ингээд ус хараал тэр нь сэтэрдэг ч юм уу те. Яг тухайн үед болж исэн процесс нь шууд сэтрэл гараад ирэх ч юм уу. Тэгэхээр нөгөө бид нар нэг хүүхдээ сайжруулах гэж юм гэж бас хит тийм уламжлалт юм шиг тиймэрхүү юмар явуулах бас тийм юм шиг санагдаад байгаа байхгүй. Харилцаа л чухал шүү дээ. Монголд бол 18 нас хүрсэн аутизмтай хүүхдүүд маш одоо цөөхөн. Ягаад гэвэл энэ чинь нөгөө оншоо авсан хүүхдүүд маш цөөхөн байхгүй. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд өнөөдөр оншоо авсан 4,000 орчим хүүхэд байна гэж тоо байгаа шүү дээ. Тэгэхээр энэний одоо 16-аас 18 настай нь хэд вэ гэхээр одоо нэг 300-400 хүрх юм уу гарч ирж байгаа хэрэг. За ер нь бол аутизмтай хүүхдүүд маань сурч боловсроход бол ямар асуудлууд болон бас хүүхдүүд маань бол туслаад дэмждэг юм байна. Найзууд бол аягүй сайхан хөрх ойлгод юм байна. Тэгтээс асуудлууд байгаа юм байна гэдгийг бол аягүй сайн ярилцлаа. Ер нь бол аутизмтай хүүхдүүд маань нас бид одоо гүцээ те 18, 20, 21 хүрээд хэр ер нь жирийн хүн шиг одоо те ажилд орох ч юм уу тиймэрхүү магадлал бол байдаг бол одоо ер нь бол аутизм гэхээр ойлголтууд өгдөө штэ. Нэг бол айгүй юм гоц ухаантай болох юм байна. Одоо Эйнштейн, Моцарт саяас нэг Солонгосын нэг кино гарсан те өмгөөлөгч болол эдгээр чи айгүй мундаг юм биш те яг ингээд төвлөрүүл те. Тэнгүүт бүгд бол тийм болох боломжтой юу те. Ирээдүйн ер нь ажиллаж амьдрахад хэр одоо тасан зохицох бол те одоо нийгэмтэй тэрийг асуумаар байна. Аутизм гэхээр хүмүүсийн нийтлэг буруу ойлголт нь яг энэ ахгүй. Хүн болгон аутизмтай хүн болгон гоц ухаантай гэж одоо тэр даяар ингэж буруу ойлгодог. Ер нь бол яг л энгийн эрүүл хүмүүстэй адилхан нэг тодорхой хувь байгаа шүү дээ. Маш зөвхөн те 10% нь л тийм гоцтой тийм хүмүүс байх боломжтой. Тэрнээс бус нь энгийн л адилхан л тийм харилцааны эмгэгтэй тийм хүмүүс л болж өссөн. Тэгээд хамгийн гол нь тэр ирээдүйд нь бие даах амьдрах чадварыг суулгахын тулд тэгэл маш сайн гэр бүлээсэн ч тэр улсаасан ч тэр одоо тэгээд аюул сайн дэмжлэг байх хэрэгтэй. Тийм өөрөө ч гэсэн тийм. Тэгээд сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Ер нь бол өнөөдрөөс эхэлж дэмжих хэрэгтэй. Яг одооноос эхэлж дэмжих хэрэгтэй. Тэгжээж энэ хүүхдүүдийн IQ нь 70-аас дээш болж иж одоо оюуны чадамж нь сайн болно гэсэн. Тэгэхээр 14-5 настайдаа IQ нь 70 хүрэхгүй байх юм бол одоо оюуны хомсдол гэдэг онцтой насан туршдаа явна гэсэн үг. Тэгэхээр IQ-гийн 70 хүрэхийн тулд одоо сайн сурах хэрэгтэй. Өнөөдрөөс эхэлж сурах хэрэгтэй. Яг одооноос эхэлж сурах хэрэгтэй. Тэгээ би бол одоо ингэж боддоо шүү дээ. Ирээдүг амар гоёр төсөөлдөг шүү дээ. За ингээ ирээдүйд ингээ аутизмыг ингээ нийтээрээ нийгэм ингээ гой хүлэн зөвшөөрдөг ерөөсөө галзуу малзуу гэж бодохгүй те зөвхөн бид нартай л адилхан яг зөвхөн нэг өөр онцгой зан одоо харилцаа нөө өөрийгөө тусгаарлалт тийм нэг юм хүмүүс байгаа байхгүй юу тэгээл одоо юу гэдэг улсаас нь гоё дэмждэг сүйдэр багшийн цалин өндөр улсынх нь тэр тэтгэмж хангамж нь өндөр ирээдүйд тэр хүүхдүүдийг хаач байсан ингээл найрсаг ингээл ажилд авдаг, өрдөг тий хамт олонч тэр бүх юм нэм гоё юм сайхан болно л гэж итгэдэг шүү дээ. Гадаад байгаа юм шиг тий. Одоо Монголын эдийн засаг сайжрах хэрэгтэй байна. Монгол улсын эдийн засаг сайжрах хэрэгтэй байна. Сургуулиуд багшийнхаа тоог нэмэх хэрэгтэй байна. Аутизмтай хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг одоо сайн бэлдэх хэрэгтэй байна. Яг мэрэгжлийн баг хамт олон одоо бий болох хэрэгтэй байна. Тэгээд аутизм одоо хүнд хөнгөнөөсөө шалтгаалаад хамтран суралцах боломжтой болтол нь
сургалтаар сайжруулад тэр сургалтын төв нь одоо нийгмийн даатгалаас ч юм уу ингээд санхүүждэг байгаад тэгээ эцэг эхчүүд тэр одоо тодорхой хэмжээний ирдэг санхүүгийн дарамт нь багасаад одоо аав ээжүүд нь хоёулаа ажил хийдэг болоод ингэж л одоо эрүүлжиж ийм л нийгмийг бүтээмээр байгаа юм да. Бид нар бүгдээрээ л одоо эс гэж юу гэдгийг заалгасан шүү дээ. Тэр эс дотор нь мэдрэлийн эс нь ямар онцлогтой юм, энэ нь ямар одоо үйл ажиллагаа явуулдгийг, тэгээ өөр хоорондоо яаж холбогддгийг, яаж нэг эс нөгөө эс рүүгээ мэдээлэлээ дамжуулдгийг. Тэгээд энд бол энэ поли өвчлөл лекориныг яагаад Америкт энийг бол эмчилгээгээ хилцсэн. Тэгээ энэ лекориныг эмчилгээгээ хилцсэн учир шалтгаан нь юу юм? Энэ тархинд тэр генийхээ транскриптэд яаж нөлөөлөд байгаа юм? Генийн транскрипт чинь одоо явагдангууд юу гарч ирдгийг, тэр гарч ирсэн мэдээллийнхээ транслацид ороод яаж уураг үйлдвэрлэгддгийг, тэгээд тэр уураг үйлдвэрлэгдээд яг юунд хэрэг болох гээд байгаа юм, тэр нь ямар шүүрэл ингэж нэг хэсэс нөгөө хэс рүү нейротрансмиттер буюу мэдээлэл зуучлагч болж гараад байгаа юм. Тэр нь хэдэн секундын дотор буцааж одоо эс дотроо ордог байх ёстой юм. Тэгсэн чинь аутизмтай хүүхдүүд төр яагаад тэгээд байгаа, мэдрэх хүн яагаад өөрчлөгдөд байгаа, тэрнээс болж яаж энэ шинжлэх ухаан гарч ирээд байгаа юм. Энийг одоо яаж энэ поли өвчлөлөөр эмчилнэ гэж ойлгоод байгаа юм, итгээд байгаа юм. Поли өвчлөлийг ганцаарнгийн нэрлэх юм бол одоо ийм үр нөлөө гарч болцсошгүй. Тэгэхээр хавсар ширэглэх хэрэгтэй байна. Бусад витаминуудтай. Жишээлбэл B12-тэй, B6-тай, B1 ямар хэрэгтэй юм, B2 ямар хэрэгтэй юм, B3 ямар хэрэгтэй юм, цайр яг юу хийдэг юм, магний яг юу хийдэг юм гэл ингээд яг энэ амар том сэдв болох байх. Тэгээд энэ 5 метил тетрагидраболат гэж яг ямар хэлбэрний, ямар идэвхтэй хэлбэрний энэ идэвхтэй хэлбэр нь яаж хувирдгийг, яаж метилийнхээ бүлгийг 5 дээр байгаа цагираг бүтцийн 5 дээр байгаа бензолын цагираг шиг бүтц байгаа шүү дээ. 5 дээр байгаа метилийнхээ бүлгийг яаж өгöd байгаа ингээд уул нь яг иймэрхүү одоо тархины процесс чинь миний хийгээд байгаа ажил байхгүй. За маш сонирхолтой бас юм хүм бүрийн яриад байдгүй сэдвэр ирж зоригтой бас эцэг эхчүүдэд маань зөвлөгөө өгч өөрийн туршлагаасаа бас хуваалцсан эмч мөнх эрдэн за мөн үзэсгэлэнтэй ээж Солонгодоо маш их баярлалаа. За аутизм болвол зүгээр нэг онош биш, энэ бол хайр бас маш их төвчээрийн ойлголт юм а гэдгийг хэдүүлээ багч гэсэн подкастаараа ойлгосон баг. Тэгэхээр Nova Talk-тойгоо байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай. Баяртай. Баяртай.